Улс орон нүүсэд байгаа валютын анхны тогтворгүй байдлын улмаас валютын зээлтэй иргэд бизнес эрхлэгчид хэцүү байдалд ороод байгаагаа хэлж байна. Иргэний хуулийн 218-1-д төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан байдаг байна. Гэтэл одоо хуулийн эсрэг нөхцөл байдал үүсэж байгаа гэж үзлээ. Заалтын дагуу өнөөдөр Монгол улсад үүссэн байж байгаа тэр хүм гарan долларын зээл тэрнээс болж хохирд амсаад байгаа энэ хүмүүсийн асуудлыг улсын хурал дээр ажлын хэсэг байгуулж тэгээд зээлдэгч нарт нь хохирлгүй банкнд алдагдaltaгүй ийм байдлаар зээлийн төлөлтүүд яг ямар байгаа бодит байдалтай нь уялдуулж тийм нэг шийд гаргаач. Тасны үн хэд болохгүй. Зарим банк төгрөг төрүүлэх удаа дараагийн хүсэлтийг уландаа гიშх байдлаар харилцагч нарыг санаатаагаар төлбөрийн чадваргүй болгон өрөнд оруулж яана гэж тэд үзэж байгаа юм. Тиймээс энэ төрлийн хуулийн заалтыг судлан үзэж эрх ашиг нь хөндөгдсөн бүх талуудыг оролцуулсан улсын хурлын ажлын хэсэг байгуулан асуудлыг шийдвэрлэхийг шаардлаа. Энэ тодорхой хэмжээний эрчимтэй арга хэмжээ аваач гэдэг энэ зүйлийг төрд санал тавьж байгаа зүйл л дээ. Тэм болоо дээрхээр энэ дээр одоо бизнес эрхлэгч Хүмүүр бидний энэ санаачлагыг дэмжиж байгаа. Энэ бол танхим дээр усан уулзалт, энд усан уулзалт, энэ бүх юм дээр илэрч байна. Манай улсад зээлгүй аж ахуйн нэгж байгуулах хувь хүн гэж байхгүй болсон. Аж ахуйн нэгж байгууллагын 60% нь валютын зээлтэй байгаа юм. Тиймээс валютын ханш тогтворгүй энэ үед бүх л хуваарай бизнес эрхлэгчид аж ахуйн нэгж байгууллагууд тун хүнд байдалтай байгааг хэлж байна. Эхний ээлжинд одоо энэ валютын өрөнд орсон аж ахуй нэгж байгууллага иргэдэд одоо тохиолдоод байгаа энэ бэрхшээлийг яаралтай авч үзэж зээлийн хойшлуулах, хүүгийн одоо тохируулаад 2-3 жилээр зээлийн төлөх хугацааг хойшлуулах, улс орны эдийн засгийг дэмжиж чиглэсэн бодиттой арга хэмжээнийг авахгүй бол нөхцөл байдал хүндрэлээ. Валютын огцон өссөн энэ үед аж ахуйн нэгж байгууллага бизнес эрхлэгчдийг дэмжиж боломж олохыг тэд хүслээ. Хэрвээ яаралтай арга хэмжээ авахгүй бол эх оны хавраас манай улс $1 зээл авах боломжгүй болж Африк, Филиппин зэрэг орны зам руу орно гэж тэд үзсэн юм.